За одоо түрүүчийн хийсэн DB дээрээ нэмээд web гэдэг контейнерыг хасаана. Тэр маань болохоор build dot буюу энэ байгаа фолдрын энэ docker файлыг ашиглаж docker image үүсгэн гэж байгаа. Тэр нь болохоор node 12-ийн base image аваад энэ директорид ажиллахад тохируулаад за энэ дотор байгаа кодыг хуулж тавьж байгаа. Тэгээд энэ pim буюу node-ийн модулуудыг install хийж байгаа. Ийм командтайгаар шинэ image үүсгэх байгаа. За тэгээд түүнийхээ дараа бас command буюу ажиллах асгатай контейнер асгатай ямар командаар ажиллах байдгийг тохируулж өгдөг. За эхлээд compose app хийнгүүт web build хийж эхэлж байна. Node 12 image байхгүй учраас одоо татаж авч байна гэсэн үг. За нэг ойролцоогоор 6-7 layerтэй image байна. Тэгээд image маань бэлэн болсны дараа контейнер асна. Гэхдээ энэ command буюу ийм командыг ажиллуулаарай гэсэн тохиолдолтой эхлээд npm run build хийгээд typeform run буюу database migration үйлдэл хийж байгаа. Сүүлд нь програм хасааж байгаа, веб апп хасааж байгаа. Тэгээд дотроо 3000 гэдэг портоор ажиллана. Гадаа 3001 гэдэг порт руу forward хийх байгаа. Түүнээс гадна энэ depend zone гэж байгаа. Энэ яаж юм гэхээр энэ DB гэдэг сервисийг ажиллуулна. Тэрэн дээрээ энэ ажиллах учраас энэ хамааралтай гэж тохиолдсон. Энэ маань ямар нэгэн байдлаар ажиллахгүй бол энэ маань ч ажиллахгүй гэсэн үг. За тэгээд за энэ маань одоо хэсэг зур явах бах. Image маань татаад дууссан. Дараагийн дөрөв үйлдэлээр нэгээр нээж copy гэж оруулаад npm install хийгээд одоо node модултаас суулгаад дуусчих юм бол image маань бэлэн болно. За image маань болцсон байна. Одоо MySQL болон юу маань хоёулаа зэрэг ажиллаж байна. Энэ нь болохоор web маань build гэдэг команд явж байна. Энэ нь болохоор db маань үүсээд явж байна. За db маань үүсээд дуусчих боллоо. Тэрний дараагаар энэ db database migration үйлдэл явах хэрэгтэй. За тэр маань энэ явж байна. Тэгээд сүүлд нь энэ асаах үйлдэл маань ажиллах хэрэгтэй. За одоо асаад эхэлж байна. Тэгээд асаад эхэлчихлээрээ тэр хандаад шалгаж болно гэсэн үг. За application маань асцсан байна. Тэгээд төлөө docker контейнерууд харчээ. За 47-48 секундын өмнө web болон DB хоёулаа хасчээ. За тэгвэл энэ дээр localhost нэг дээр хандаад үзье. За application маань бол ажиллаж байна. За тэгвэл энэ дээр API Explorer-тай байгаа бэлэн код маань. За эндээс төлөө to-do-сийг шалгаад үзье. Host маань. За тэгвэл шинээр нэгийг нэмээд үзье. За амжилттай болсон учраас дахиад шалгаад үзье. За болцсон байна те. Нэг гэдэг ID-тэй юм байна. Тэнийг нь шалгахчээ. За нэгээр иржээ тийм үү. За тэгвэл энийг edit хийчихье, янзлжээ. За title маань update болгоч. За тэгээд дахиад гитэ хийгээд харах юм бол за өөрчлөгдсөн байна те. Тэгвэл одоо энийг устгахчээ. За устцсан. За тэгэхээр хэдүүлээ. To-do-сээ дахиад аваад үзье. Одоо array маань буцаад хоос болцсон байна. За ингээд манай аппликейшн бол ажиллаж байгаа гэсэн үг.